Сайн байцгаана үзэгчдээ. Компьютерийн хичээлээ маань ээж дугаар хийж байна. За энэ удаагийн хичээлээс эхлээд бид нар өмнө үзсэн мэдлэгүүдээр татуулан хэрхэн веб сайтыг хийх тухай авч үзүүлнэ. Өөрөөр хэлбэл салангат хуудас биш. Энэ удаад бол яг бүрэн ажиллагатай юм сайтыг хийж угсрах ажиллах юм. Тэгэхээр веб сайт хийнэ гэдэг маань эхлээд бид нар ямар сайт хийж байгаа вэ? Тэрэн дээр ямар мэдээлэл тавих хэрэгтэй билээ гэдэг ийм зүйл бүгд тодорхой болцсон байх хэвээр. Тэгээд тэрэн шаардлагатай ер нь бол материалууд энэ зураг, хөрөг, текстийн мэдээлэлүүд бүгд бэлэн болцсон байж бидний сайт бол угсардаг. За ингээд бид Dreamweaver дээр одоо бид нар ямар шоу сайт хийх тухай ерөнхий төсөөлөл авъя тийм ээ. За би энд удаад Dreamweaver өөрийнх нь тухай тийм танилцуулгын сайт хийж бодож байна. За тэгэхээр бид нар сайт бол ерөнхийдөө бол их сайтад нэг тийм загвар байдаг шүү дээ тийм. За нэг толгойтой, за нэг тухайн програмныхаа тухай ч юм уу эсвэл сайтынхаа тухай нэг тийм юу харуулсан толгойтой тэр нь бол статик зурагч хийж чадна, эсвэл гоё хөдөлгөөнтэй гоё анимашнтай зурагч байж чаддаг тийм ээ. За нэг юм толгой мэдээлэлтэй. За түүнээ доотлолт нь бол юм хэвтэй цэснүүд байрлсан байдаг. За хэвтэй цэснүүд за би бол хуудас 1 2 3 4 гэх мэтэр зөв отоо тавьсан байж. За ийм их хэвтэй цэс байрлсан. За тэгээд зүүн талд бол бас хэвтэй цэснүүд дээ. За магадгүй зарим тохиол энэ хэвтэй цэснүүд бол цаашаа дахиад задардгаарч бас хийгдсэн байдаг шүү дээ тийм. За ийм цэснүүд байрлсан байх хэвээр. За ингээд зүүн талын цэсний хажууд талд үндсэн мэдээлэл нь энэ цагаан хэсгээр тийм ээ. Энэ цагаан дэвсгэр байгаа хэсгээр үндсэн мэдээлэлүүд нь бол байнга гарч ирж байдаг. Би айл хуудасд дуудана. Тэр хуудастай холбоотой мэдээлэлүүд нь яг энэ дээр дуудаж явах байдалтай ажилладаг шүү дээ. За тэгээ хамгийн сүүлд нь доолт нь бол зохиогч эрхийн тухай ч юм уу тийм хөлний мэдээлэл. Тухайн вебсайтын бүтээсэн газрын тухай ч юм ийм хөлийн мэдээлэл гэж байдаг. За ийм их дизайнтай байдаг. Тэгэхээр бид нэр веб хуудас хийхээс өмнө би бол яг ийм дизайнтай хийнэ гэдэг санаагаа ерөөдөө гаргацсан дизайнаа ерөөдөө төлөвлөсөн байх хэрэгтэй гэсэн. За үүн дээрээ толгуурлаа бид нар веб хуудас хийх юм байна. За энэ удаад бид нар яг энэ дизайныг ашиглахаар одоо шийдлээ. За ингээд бүгд Dreamweaver дээр сайтаа үүсгэе. За Dreamweaver дээр бид нар одоо шууд ямар нэгэн HTML хуудас үүсэхгүй сайт зохион байгуулах хэрэгтэй. За өнөөдөр энийг сайт зохион байгуулж болдогдол үзэж хэлжсэн. За энэ надад юу орё тийм ээ. Энэ л оронгууд бид нар сайт үүсгэх тийм алхам руу ордгийн. За өнөөдөр дарлаа. За тэгээ энэ гарч иж байгаа Dreamweaver дээр сайт үүсгэж байгаа цанхмал өөрөө бас хоёр янзын ажил болдог л да. За одоо бид нэг basic горимд орсон байж байна. Basic горимхлын хүн хэрэглэгчин өөрөө тодорхой алхмуудыг энэ wizard-ын дагуу яваад бүгэлдэг гэсэн. Харин advanced горимд нь бол би өөрөө шууд энд нь авах хэрэгтэй утгад нь өөрөө бичээд ингээд алхмууд өөрөө төлөвлөө явж болд юм байна. За эхлээд сурж байгаа хүмүүсийн хувьд энэ basic горимаар нь орвол зүгээр байдаг. За basic горимд хамгийн ихний хуудасанд бид нэр сайтаа нэр өгөх хэрэгтэй. Сайт нэр. За сайтын нэр бол зүгээр дурын нэр гэж болно тийм ээ. За Dreamweaver-д 8.0-ийн хичээл гэдэг юм уу хүн өөрөө сайтанд ямар ч нэр өгч болно шүү дээ. Энэ бол зүгээр тухайн сайтны нэр болж байгаа. Түүнээс энэ бол ямар нэгэн файлын нэр бол биш. За ийм байдлаар үүсгэгдэнэ. За доотлолт нь бол тэр веб хуудас руу орох URL хаяг гэдэг нэрлэгддэг тийм ээ. Ийм хаягийн бичмэр байгаа даа. За энэ бол тухайн сайтыг хүн хийгээд өөрөө тэрийг ямар нэгэн веб хостн дээр тийм. За веб сервер дээр байнгын ажиллагааны сервер дээр тавих тийм болцоотой. Тэгээд домейн авцсан үед тэрийг бичих хэрэгтэй байгаа. За бид нар тэрийг хоосоо эхлэе. За хоёр дахь алхам руу орж ин тэрэн дээр бид нар ямар нэгэн сервер технологи ашиглах уу гэж асууж байна л да. За энэ бол Dynamic web болж байгаа тохиолдолд ийм ASP.NET, JSP тийм ээ, PHP-гийн гэх мэт ийм сервер технологиуд ашиглана гэсэн үг. За биднийх одоог бол зөвхөн static web хийж учраас бид нар no гэдгийг сонгоод next гэж болно. За энэ дээр шууд дарж байна гэсэн үг. За одоо бол яг бидний энэ сайт маань локал дээр. Өөрөөр яг миний одоо энэ компьютер дээр тийм ээ хаана байлгах гэдэг локал дээр байх байрлалыг заах гэж байгаа. За бидний бол локал дээр байрлал нь бол бид нар шууд browse хийгээд тэнд байрлалыг заасан ч болно. Эсвэл бид нар өөрсдөө энэ дээр нэрийг бичээд өгч болно. За яг тухайн тохиолдолд энэ локал гэхлээр тухайн хэрэглэгчийн өөрийнх нь одоо C disk-ний document in settings гэсэн авсан дээр ороод user гэдэг юм дээр тухайн хэрэглэгчийн нэр дээр ороод тэгээд user дээр байгаа maintenance center нь нэг хавц үүсгээд орж болно. За би бол энийг бас өөрөө my site гэдэг нэрээр ч юм уу те өөрөө нэрийг өөртөө тавьчихж байна. За энэ бүтэн зам надад бол харагдаж байна гэсэн харах юм бол те. За энэ замыг бид яг эндээс browse хийгээ бас гарч болно шүү дээ. Browse хийгээд. За browse-ийн гол угаасаа л яхаа энд maintenance бидний хандаал энэ төр сайтаа энэ хавцаа үүсгэж байгаа тавьж болно тийм ээ. За би бол заавал энд үүсгэлгүйгээр яг зүгээр бичээд өгсөн байгаа Dreamweaver өөрөө сайтыг үүсгэхдээ энэ хавцыг өөрөө үүсгээд авч чаддгийн. Тэгээд тийм учраас яг би энэ байхгүй авсан нэр чинь яг зүгээр бичээд өгч болж байгаа гэсэн үг. За ингээд next дарж байна. За одоо бид нар
энд үүсгэсэн сайтаа одоо яхаа энэ ч юм дэ локал дээр үүсэж байгаа тийм ээ. Локал дээр үүсэж байгаа сайтаа цаана байгаа яхаа тэр ремот буюу тий одоо жинхэнэ дээр сервертэй байлж байгаа сайтаа яаж холбох вэ? Тэрээр яаж мэдээлэл сэлцүү гэдэг асуудал шийддэг. За энэ алхам дээр бид 3 дахь алхам дээр бол тийм ээ. Энд дээр бид яг одоо бол ремотлын байхгүй учраас бид тэрийг бол нөөнгөө заач болно л да. За хэрэг байсан би тэрийг зүгээр дотоод сүлжээ ашиглаж төлөвөө одоо файлуудаа аплод хийж байрлуулах юм эсвэл тусдаа FTP одоо яхаа портал ашиглах юм гэдэг зааж их юм байна. За ингээд сүүлийн алхамд бол ерөнхий бидний тохиолсон ерөнхий тохиолдолд харагдаж байна. За ийм тохиолдолны дагуу бол бидний сайтад үүсэж байна гэдгийг харуулад ингээд биднийхээ доон их юм л энэ сайтад бидний одоо компьютер дээр үүснэ. За энэ бол одоо бол локал дээр үүсэж байгаа та бүхэн анзаарах хэрэгтэй. За одоо энэ талаар сайт минь өөрөө ороод ирсэн байж байна. За энэ бусад нээсэн байгаа одоо панелуудыг хаачих. Тэгэхээр энэ файлс гэсэн панел гэдэг тийм ээ. Файлс гэсэн панелийн одоо файл гэдэг энэ таб онтол бидний одоо сайт бол ороод ирсэн байна. За сайт бол бүхэлдээ ингээд бүтэн замаа авцсан байж байна. Сайт бол тийм юм байж. За одоо ингээд үүнээс хойш бид нар шинээр одоо ямар нэгэн хоосон баримт үзгээл хадгалагтай хоолнд энэ сайтан дээр хадгалж хэрэгтэй байна. За ингээд бүгдээ яхаа Dreamweaver дээр сайтаа үүсгэе. За Dreamweaver дээр бид нар одоо шууд ямар нэгэн HTML хуудас үүсэхгүй сайт зохион байгуулах хэрэгтэй. За өнөө өдөр яхаа энийг сайт зохион байгуулж болдог гэж үзэж хэлжсэн. За энэ надад юу ороо тийм ээ. Энэ л оронгот бид нар сайт үүсгэх тийм алхам руу ордгийг. За өндөр дарлаа. За тэгээ энэ гарч иж байгаа Dreamweaver-ийн сайт үүсгэж байгаа цанх бол өөрөө яхаа бас хоёр янзын ажил болдог л да. За одоо бид нар basic горимд орсон байж байна. Basic горимд яхаа хүн хэрэглэгч өөрөө тодорхой алхмуудыг энэ wizard-ийн дагуу яваад бүгэлдэг гэсэн үг. Харин advanced горимд нь бол би өөрөө яхаа шууд энд нь авах хэрэгтэй утгад нь өөрөө бичээд ингээд алхмууд өөрөө төлөвлөлөө явж болд юм байна. За эхлээд сурж байгаа хүмүүсийн хувьд яхаа энэ basic горимд нь орвол зүгээр байдаг. За basic горимд хамгийн эхний хуудасны бид нар сайтаа нэр өгөх хэрэгтэй. Сайт нэр. За сайтын нэр бол зүгээр дурын нэр гэж болно тийм ээ. За Dreamweaver-д 8.0-ийн хичээл гэдэг юм уу хүн өөрөө яхаа сайтанд ямар ч нэр өгч болно шүү дээ. Энэ бол зүгээр тухайн сайтны нэр болж байгаа. Түүнээс энэ бол ямар нэгэн файлын нэр бол биш. За ийм байдлаар үүсгэгдэнэ. За доотлолт нь бол тэр веб хуудас руу орох одоо URL хаяг гэдэг нэрлэгддэг тийм ээ. Ийм хаягийн одоо бичмэр байгаа даа. За энэ бол тухайн сайтыг хүн хийгээд өөрөө тэрийг яхаа ямар нэгэн веб хостн дээр тийм. За веб сервер дээр байнгын ажиллагааны сервер дээр тавих тийм болцоотой. Тэгээд домейныг авцсан үед яхаа тэр хийгээ бичих хэрэгтэй байгаа. За бид нар тэрийг хоосоо эхлэе. За хоёр дахь алхам руу орж ин тэрэн дээр бид нар ямар нэгэн одоо сервер технологи ашиглах уу гэж асууж байна л да. За энэ бол Dynamic web болж байгаа технологийн ASP.NET, JSP тийм ээ, PHP-гийн одоо яг гэх мэт ийм сервер технологид ашиглана гэсэн үг. За биднийх одоог бол зүгээр static web хийж учраас бид яхаа no гэдгийг сонгоод next гэж болно. За энэ дээр яхаа шууд дарж байна гэсэн үг. За одоо бол яг бидний энэ сайт маань локал дээр. Өөрөөр яг миний одоо энэ компьютер дээр тийм ээ хаана байрлах гэдэг локал дээр байх байрлалыг заах гэж байгаа. За бидний бол локал дээр байрлал нь бол бид шууд browse хийгээд тэнд байрлал гэж заасан ч болно. Эсвэл бид нар өөрсдөө энэ дээр яхаа нэрийг бичээд өгч болно. За яг тухайн тохиолдолд энэ локал гэхлээр тухайн хэрэглэгчийн өөрийнх нь одоо C disk-ний document in settings гэсэн авсан дээр ороод user гэдэг юм одоо тухайн хэрэглэгчийн нэр дээр ороод тэгээд user энэ байгаа management center нь нэг хавц үүсгээд орж болно. За би бол энийг яхаа бас өөрөө my site гэдэг нэрээр ч юм уу те өөрөө нэрийг өөртөө тавьчихж байна. За энэ бүтэн зам надад бол харагдаж байна гэсэн харах юм бол те. За энэ замыг бид яг эндээс browse хийгээ бас гарч болно шүү дээ. Browse хийгээд. За browse-ийн гол угаасаа л яхаа энд management-ийг бидний хандаал энэ төр сайтаа энэ хавцаа үүсгэж байгаа тавьж болно тийм ээ. За би бол заавал энд үүсгэлгүйгээр яг зүгээр бичээд өгсөн байгаа Dreamweaver өөрөө сайтыг үүсгэхдээ энэ хавцыг өөрөө үүсгээд авч чаддгийн. Тэгээд тийм учраас яг би энэ байхгүй авсан нэр чинь яг зүгээр бичээд өгч болж байгаа гэсэн үг. За ингээд next дарж байна. За одоо бид нар энд үүсгэсэн сайтаа одоо яхаа энэ ч юм дэ локал дээр үүсэж байгаа тийм ээ. Локал дээр үүсэж байгаа сайтаа цаана байгаа яхаа тэр ремот буюу тий одоо жинхэнэ дээр сервертэй байлж байгаа сайтаа яаж холбох вэ? Тэрээр яаж мэдээлэл сэлцүү гэдэг асуудал шийддэг. За энэ алхам дээр бид 3 дахь алхам дээр бол тийм ээ. Энд дээр бид яг одоо бол ремотлын байхгүй учраас бид тэрийг бол нөөнгөө заач болно л да. За хэрэг байсан би тэрийг зүгээр дотоод сүлжээ ашиглаж төлөвөө одоо файлуудаа аплод хийж байрлуулах юм эсвэл тусдаа FTP одоо яхаа портал ашиглах юм гэдэг зааж их юм байна. За ингээд сүүлийн алхам дээр бол ерөнхий бидний тохиолсон ерөнхий тохиолдолд харагдаж байна. За ийм тохиолдолны дагуу бол бидний сайтад үүсэж байна гэдгийг харуулад ингээд биднийхээ доон их юм л энэ сайтад бидний одоо компьютер дээр үүснэ. За энэ бол одоо локал дээр үүсэж байгаа та бүхэн анзаарах хэрэгтэй. За одоо энэ талаар сайт минь өөрөө ороод ирсэн байж байна. За энэ босод нээсэн байгаа одоо панелуудыг хаачих. Тэгэхээр энэ
файл гэсэн панел гэдэг тийм ээ. Файл гэсэн панелийн файл гэдэг энэ таб дотор бидний сайт бол ороод ирсэн байна. Сайт бол бүхэлдээ ингээд бүтэн замаа авцсан байж байна. Сайт бол тийм юм байж. За одоо ингээд үүнээс хойш бид нар шинээр ямар нэгэн хоосон баримт хэсгээл хадгалагтай хооронд энэ сайт дотор хадгалагдчих хэрэгтэй байна. Альва нэг веб хуудсыг хийгээд одоо ажиллахад тийм ээ тэр веб хуудсын өөрийнх нь одоо интернетийн хаягийг бичээд дарахад хамгийн түрүүнд нүүр хуудсанд дууддаг. За тэр нүүр хуудас өөрийн индекс нэртэй юм одоо файл багссан байгаа. За файлын нэрээ индекс нэртэй. Зүгээр нүүр хуудасны өөрийнх нь толгой гарчвал дурын нэртэй байж байна тийм ээ. За би энд дээр толгой гарчтай нүүр хуудас гэж бичлээ. За энэ бол браузерын цонхонд дуудагдах үед харагдах толгой гарчиг. Харин бид нэр файлаа хадгалахдаа бол за одоо яг энэ таб харж байна тийм ээ. My Sites хавц өөрөө үүссэн байна шүү дээ. Magic Monster My Sites юм хавц үүссэн байж байна. Тэр хавцанд дээр бид нэр хадгалахдаа хамгийн гол нь индекс гэж бичих хэрэгтэй. За индекс гэдэг үгийг бол ерөөхдөө жижиг үсгээр бичвэл бас зохимжтой. Windows уулын системийн хувьд бол энэ том жижиг үсэг аливаа читсэн ялгаатай одоо ялахгүй байхаа аль алийг уншиж чаддаг боловч харин Linux ч юм уу Unix серверүүдээр бол яг энэ том жижиг үсгийг ялгаж авдаг юм шүү. Тийм учраас бас яг аль нь дандаа жижиг үсгээр байвал зүгээрээ гэсэн. За ингээ манай сайтын анхны файл гараад ирлээ. Энэ сайтн дээр өөрөө яг юм анхны файл үүсэж байна. За энэ сайтн дотор бид нар бас юу яаж болно л да? Өөр хавцаад бид үүсгэж болно. Жишээлбэл би сайтанд хэрэглэж байгаа бүх зургуудыг те бусад одоо файлуудаа холдохгүйгээр зургнууд нэг хавцанд байхаар зааж их одоо шаардлагатай байна гэж бодох юм бол би сайтаа дээр хавц үүсгэж хэвээр. Шууд би одоо энэ сайтын байгаа одоо энэ цулгаа газар дээр хулааныхаа баруунчид дарахлаар нэмэлт хэсэг үүсэж чинь за тэрнээс бид new folder гэдэг дарах юм бол шинээр folder үүсгэнэ гэсэн үг. За одоо бид нар энэ folder дараад зөвхөн нэрийн нөхөд хангалттай байна шүү дээ. За би зургнууч гэдэг юм өөрөө яг энэ зургийг хадгалах хэрэгтэй юм. Хавцандаа нэр өгнө. За зургнууц нэр өгч जैन тийм ээ. За ингээ би энэ зургнууцсан хавцыг одоо би харин манай одоо бидний хийж сайтын одоо зургийг хадгалах default folder гэж зааж хэрэгтэй болж байна. За үүн дээр одоо харин хэрхэн заахыг авч үзье. Инх нь бол бид нар бол энэ сайтаа засварлах хэрэгтэй байгаа юм тийм ээ. Сайтын одоо түрүүчийн хийсэн нэг алхмуудыг бид нар иргэд засчиж тэр одоо энэ зургнууд хадгалах folder бол зааж өгнө гэсэн үг. За сайтыг засахдаа энэ сайтын өөрийнх нь системээс орж агаад за тухайн сайт бол өөр энд байж. За энд бидийнхэн сайтын өөрийнх нь юуг менеж хийж тийм ээ. Дахиад засварлах юм одоо горимд орох юм байна. За энэ дарангуут нь бид нар сайтыг засварлах одоо юу гарч иж байна. Энэ бидний үүсгэсэн бүх сайтад байх хэрэгтэй. Хэрвээ би олон сайт зохион байгуулсан бол энэ дээр харагдаж байгаа хэрэгтэй. Сонгож аваад би edit гэдэг дарангуут энэ маань засварлах горимд орж байна. За засварлах горимыг бол харин энэ advanced горимд нь хийвэл зохимжтой байдаг. За одоо бидний хийх гэдэг зүйл нь болохоор зургийг байлуулж default одоо folder-ыг зааж гисэн байгаа юм тийм. Default image folder гэдгийг бол зааж гисэн гэсэн. За би сая энэ дээр браузерд дарж агаад өөртөө зургнагсан хавцыг сонгож аваад select хийчлээ тийм. Тэгэхээр бид нар энийг дараад яг энэ зургнуудаа хадгалах default folder-ыг зааж гэж байна. За үүнээс хашаа бид нар зургийг сайтанда нэмэх тоолонд өөрөө аянд энэ хавцан дээр хуулагддаг болчихдгийг. За ингэж нүдэ тохиолдоход болж байна. За бид нар сайтанда өөрийнх нь бас индекс HTML хуудас хийцэн байгаа. Тэгэхээр энэ сайтын map гэдэг дээр за энийг бид нэр түрүүн бас дотор ирсэн л да. За сайтын map гэдэг дээр хамгийн ихний дуудагдах home page-ийн хаягийг зааж өгдөг юм байна. За энийг бол Dreamweaver өөрөө аяндаа автомат индекс файлыг бол авсан байна. Энэ бол индекс файл гэдгийг бол хэлт бууж явах хэрэгтэй л да. Энийг бол өөрөө авсан байна гэсэн. За энэ тохиолдолд бид харчаа тэгээ яг окей тавьчихад бол дарж болно. Альва нэг веб хуудсыг хийгээд одоо ажиллахад тийм ээ тэр веб хуудсын өөрийнх нь одоо интернетийн хаягийг бичээд дарахад бол хамгийн түрүүнд нүүр хуудсанд дууддаг. За тэр нүүр хуудас өөрийн индекс нэртэй юм одоо файл багссан байгаа. За файлын нэрээ индекс нэртэй. Зүгээр нүүр хуудасны өөрийнх нь толгой гарчвал дурын нэртэй байж байна тийм ээ. За би энэ дээр толгой гарчтай нүүр хуудас гэж бичлээ. За энэ бол браузерын цонхонд дуудагдах үед харагдах толгой гарчиг. Харин бид нэр файлаа хадгалахдаа бол за одоо яг энэ таб харж байна тийм ээ. My Sites хавц өөрөө үүссэн байна шүү дээ. Magic Monster My Sites юм хавц үүссэн байж байна. Тэр хавцанд дээр бидний хадгалахдаа хамгийн гол нь индекс гэж бичих хэрэгтэй. За индекс гэдэг үгийг бол ерөөхдөө жижиг үсгээр бичвэл бас зохимжтой. Windows уулын системийн хувьд бол энэ том жижиг үсэг аливаа читсэн ялгаатай одоо ялахгүй байхаа аль алийг уншиж чаддаг боловч харин Linux ч юм уу Unix серверүүдээр бол яг энэ том жижиг үсгийг ялгаж авдаг юм шүү. Тийм учраас бас яг аль дандаа жижиг үсгээр байвал зүгээрээ гэсэн. За ингээ манай сайтын анхны файл гараад ирлээ. Энэ сайтн дээр өөрөө яг юм анхны файл үүсэж байна. За энэ сайтн дотор бид нар бас юу хийж болно л да? Өөр хавцаад бид үүсгэж болно. Жишээлбэл би сайтанд хэрэглэж байгаа бүх зургуудыг те
бусад одоо файлуудтай холдохгүйгээр зургнууд нэг дор нэг гадар нэг хавцанд байхаар зааж их одоо шаардлагатай байна гэж бодох юм бол би сайтаа дуулах хавц үсгэх хэрэгтэй. Шууд би одоо энэ сайтын байгаа одоо энэ цулгаа газар хулгайныхаа баруунчид дарахлаар нэмэлт засаг үсчин. За тэрнээс бид new folder гэдэг дарах юм бол шинээр folder үсгэнэ гэсэн үг. За одоо бид нар энийг folder дараад зөвхөн нэр нөхөл хангалттай байна шүү дээ. За би зургнууд гэдэг юм өөрөө яг энэ зургийг хадгалах хэрэгтэй юм. Хавцандаа нэр өгнө. За зургнуудс нэр өгч जैन тийм ээ. За ингээ би энэ зургнуудс хавцыг одоо би харин манай одоо бидний хийж сайтын одоо зургийг хадгалах default folder гэж зааж хэрэгтэй болж байна. За үүн дээр одоо харин хэрхэн заахыг авч үзье. Ингээл бол бид нар энэ сайтаа засварлах хэрэгтэй байгаа юм тийм ээ. Сайтын одоо түрүүчийн хийсэн нэг алхмуудыг бид нар эргэж засчиж тэр одоо энэ зургнууд хадгалах фолдер бол зааж өгнө гэсэн үг. За сайтыг засахдаа энэ сайтын өөрийнх нь системээс орж агаад за тухайн сайт бол өөрөнд байж. За энд бидийнхэн сайтын өөрийнх нь юг л менеж хийж тийм ээ. Дахиад засварлах юм одоо горимд орох юм байна. За энэ дарангуут нь бид нар сайтыг засварлах одоо юу гарч иж байна. Энэ бидний үүсгэсэн бүх сайтад байх хэрэгтэй. Хэрвээ би олон сайт зах юм байгуулсан бол энэ дээр харагдаж байгаа хэрэгтэй. Сонгож байгаа би edit гэдэг дарангуут энэ маань засварлах горимд орж байна. За засварлах горимыг бол харин энэ advanced горимд нь хийвэл зохимжтой байдаг. За одоо бидний хийх гэдэг зүйл нь болохоор зургийг байлуулж default одоо folder-ыг зааж гисэн байгаа юм тийм. Default image folder гэдгийг бол зааж гисэн гэсэн. За би сая энэ дээр browser-д дарж хагаад өөртөө зургнаас хавцыг сонгож аваад select хийчлээ тийм. Тэгэхээр бид нар энийг дараад яг энэ зургнуудад хадгалах default folder бол зааж гिच. За үүнээс хашаа бид нар зургийг сайтанда нэмэх тоолонд өөрөө аянд энэ хавцан дээр хуулагддаг болчихдээ. За ингэж нүдэд тохиолдоход болж байна. За бид нар сайтантаа өөрийнх нь бас индекс HTML хуудас хийцэн байгаа. Тэгэхээр энэ сайтын map гэдэг дээр за энийг бид нэр түрүүн бас дотор ирсэн л да. За сайтын map гэдэг дээр хамгийн ихний дуудагдах home page-ийн хаягийг зааж өгдөг юм байна. За энийг бол Dream Viewer өөрөө аяндаа автоматар индекс файлыг бол авцсан байна. Энэ бол индекс файл гэдгийг бол эхэлж дууж явах хэрэгтэй л да. Энийг бол өөрөө авцсан байна гэсэн. За энэ тохиолдолд бид харчаад тэгээ окей тавьчих бол дарж болно. За одоо бид нар сайтын ажиллагааг хэр зэрэг ажлын дээр турш үзэхэд л үлдээ тийм ээ. За сайтын менежер буцаага хаачаад энэ маань одоо болцсон байгаа учраас бид нар энийг бол save хийж хадгалах хэрэгтэй. За бидний одоо энд бол яг энэ индекс файлтай бас юутай болцсон байгаа. За бид нар энэ сайтынхаа эхний файлыг хадгалчаа одоо браузер дээр дуудаж үзнэ. За энэ браузер дээр бидний одоо сайт маань хэр зэрэг ажиллах нь гэдэг нь тийм харах хэрэгтэй шүү дээ. За тэгэхээр бол эхлээд нэг мэдээлэл бичиж тийм ээ. За туршилтын журмаар мэдээлэл бичиж. За энэ бол индекс файл дуудагчид нь харуулах юм байна. Тэгэхгүй энэ чинь зөвхөн цав цагаан хоосон цаас дуудаж шүү дээ тийм ээ. За тэр учраас бид яг энд бол нүүр хуудасд дуудаж яана гэдэг юм томоохон одоо хүний нүдэнд харагдахаас мэдээлэл бичигээд за тэгээд түүнийг хадгалчихъя. За save хийж байна. За ингээд save хийсэн байгаа тэгэхээр бид гарын дээрээс F12 тавьчих таах хэрэгтэй тийм ээ. За F12 дарангуут юм маань за default browser дээр дуудагдах хэрэгтэй. За F12 дарж जैन тэгэхээр одоо энэ бол яг default browser дээр дуудагдаад энэ бол нууц юм а гэсэн. За тэгээ хамгийн гол нь бидний бичсэн нэг title маань тарж шүү тийм ээ. Title маань. За хэдийгээр юм өөрөө index HTML файлыг тийм ийм файлыг дуудаж байгаа боловч одоо title маань өөрөө нүүр хуудсан юм гарчтай гарч иж байна. За ингээд энэ удаагийн хичээл өндөрлж байна. Бидний өнөөдрийн хичээлийн хамгийн гол нь веб сайтыг үүсгэх үзлээ. За сайт гэдэг нь олон тооны файлуудаас бүрддэг. Одоогийн байдлаар бидний сайтын хамгийн ихний индекс файлыг үүсгэсэн байгаа. Тэгээд сайтаа бол ерөнхийдөө зохион байгуулсан тохиолыг хийгээд тавьсан байгаа учраас цаашдаа бидний үүсгэсэн файл болгон өөрөөсөө аяндаа энэ сайтын файлууд дээр сайт гэсэн хавцан дээр орж хадгалагдах юм аа. За ингээд энэ удаагийн хичээл өндөрлж байна. Дараагийн хичээлээр дахин уулзлаа баяр таа.